За та юу хэлмээр байна. За би болов цахилгаан сүлжээ ба систем мэрэгжлийн инженер хүн. Энэ мэрэгжлээрээ одоо 30 гаруй жил ажиллаад өндөр насны тэтгэвртэй гарсан. Тэгээ энэ мэрэгжлээрээ зөвлөх инженерийн зэрэглэлтэй болсон ийм хүн байна. Тэгээд сая хунданаага ярилла энэ одооны ашиглаж хайгуул хийж байгаа нутгуудад энэ маш их одоо хордлоготой энэ байгальд сөрөг нөлөөтэй ийм үйл ажиллагаанууд илэрч байна. Тэгэхээр зэрэг ер нь хойшд Монголд одоо судлах юм бол одоо маш их түгээмэл байгаа ийм төлөв байдалтай юм байна энэ уран. Тэгээд энэ Монголын нутаг даяар энэ урааныг монголчууд олборлож эхлэх юм бол нийтдээ энэ Монгол үндэстэй улс төхөц тийм одоо хортой нөлөөнд автах ийм төлөв байдал ажиглагдаж байна. Одоо энэ газрын зураг дээрээс харахад л одоо маш их түгээмэл байна шүү дээ. Одоо энд шарууд нь одоо энд зөвхөн тэр ховдыг харахад л тэмдэглэдэггүй байна. Өөрөөр хэлбэл энэ шарууд дээр өшөө зөндөө нэмэгдэх үз ийм урааны нөөц мэдээж Монгол дээр байна. Тэгэхээр энэ их урааны нөөцийг газар сайгүй хөндөх юм бол Монгол үндэстэн устгах нэ гэж ингэж хэлж болох үс байна. Ер нь энэ зах зээлийн нийгэм шилжих үед гадаадын зарим эрдэмтэд Монгол үндэстэн устна гэж зөгнсөн ярьж байсан гэдэг. Одоо тэр хэрвээ одоо энэ байдлаас харахад л зөвхөн урааны албарлах төдийд л устгах хэмжээний хортой нөлөө үзүүлэх үс байна л да. Ер нь урааныг одоо олборлоод энэ цахилгааны зөмийн цахилгаан станц байгуулад ингээ ашиглахнаа бид одоо цахилгааны дутагдлаас гарчих юм шиг ярьж байсан. Одоо энэ яриа бол Монголд одоогоор хэрэгжих боломжгүй байгаа гэдгийг одоо цахилгааны инженерийн хувьд хэлэхээр байна. Одоо энэ цахилгаан сүлжээ ба систем гэдэг мэрэгжил бол энэ цахилгаан станцууд төрөл бүрийн цахилгаан станцууд хоорондоо яаж эвсэж ажиллаж энэ одоо жишээлбэл мал морь хүн одоо амтэн энэ хөлөө бие хөлн дээр яаж тогтвортой авч явах вэ гэдэг шиг цахилгаан станцууд нийтдээ хоорондоо нэгдэж ажиллаад тэгээд нийтдээ унтарчихгүй яаж ажиллах ёстой юм бэ гэдэг энэ одоо арга барилыг шинжлэх ухааныг судалдаг ийм мэрэгжил юм аа. Тэгэхээр зэрэг энэ атомын цахилгаан станц барьчихвал Монголд одоо цахилгааны дутагдал арилна гэдэг бол худлаа юм а гэдгийг би мэрэгжлийн хүний хувьд хэлэх юм аа. Энэ цахилгаан станцууд онцлогоос хамаарат одоо зарим нь зохицуулалттай цахилгааныг гаргаж ийн, зарим нь зохицуулалтгүй цахилгааныг гаргаж ийн. Одоо бүрэн чадлаараа атомын цөмийн цахилгаан станц жишээлбэл сэргээх эрчим хүчний хань бол ямар ч хүний оролцох боломжгүйгээр одоо цаана байгалийнхаа нөлөөгөөр цахилгааныг их бага хэмжээгээр гаргаж ийн. Тэгээд энэ хооронд нь яаж зохицуулах вэ гэдэг бол маш том асуудал байгаа. Тэгээд цөмийн цахилгаан станцыг Монголд ойрын жилүүдэд ямар ч хэрэглэх боломж байхгүй. Энэ цөмийн цахилгаан станцыг барьж ашиглах боломжтой одоо бид цахилгааны дутагдлаас гартах нь гэдэг бол зүгээр л үлгэр байхгүй юу. За ийм л асуудлуудыг хэлж ин. Тэгээд бид одоо газар сайгүй ураанаа хөндүүлж зөвхөн хайхад л тэр газрын гүнээс гарч ирж байгаа радон гэдэг хийний үйлчлэлээр одоо ямар үр дагавар учирж байна гэдгийг арханга тэр хоовд дорн говь энэ
дунд гой гэх мэт энэ нутгуудад одоо явуулсан үйл ажиллагаанаас тов тодорхой байна. Ийм учраас энэ мэтийн гам шиг одоо Монгол даяараа одоо үүс бий болвол Монгол төмөн үндэстэн маань устдах аюулд орохны гэдгээс сэргийлж энэ урааныг Монгол нутагт одоо хойшид хайх олборлох энэ үйл ажиллагааг зогсоохон зүйтэй маа гэсэн уриалгыг гаргаад ингээд та бүхэнд дэмжүүлэхээр танилцуулж байгаа юм аа. За 100,000 гаруй.